буруу итгэл үнэмшлэр буруу бодож сэтгэхэд дэвэл тэр хүний бүх юм л буруу болно шүү дээ. Чи өөрөө ямар өөдтэй хоол хийж ийсэн, чиний сайхан хоол хийдэг шаарсан юм байдгийг л явцдаг шүү дээ. Тэр шиг миний подкастыг шүүмжилж яхад ааш өө тэр хүний бодлыг унших ёстой юм шиг ханддаг байхгүй. Дурагт үзээд хөл бөмбөг үзэхээр эхнэр нь ингээ уурлаад ингээд хажуугаар нь шалаа угаагаа яваад идэв. Хэлээр ойлголц гэдэг чинь үнсэлцгийг хэлж байгаа юу гэдэг чинь биш аахгүй. Хэлээр энэ оногийнхаа бид хамтран явж подкастын оюун бодол гэдэг юмдагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээ гэсэн. Дараг ухамсар гэдэг. Амар минь байцгаана уу? Эрхэм сайхан үзэгчд минь ээ. Өнөөдөр Хумсрын хүч подкастаараа та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би нэгэн сайхан эмэгтэйг урьж подкастынхаа зочноор оролцуулж ярилцахаар урьж ирээд хамтдаа сууж байна. Сэтгүүлч, за сэтгэл зүйч, за тэгээ таны тэгээ алдар гуншин авиас чадварыг дурдаад байвал нэлээд юм дурдах юм шиг байна лээ. За сайн байцгаана уу? Жаргал багшийн үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Багш нав хэдэрхийг магтаад. Ичлээ. Та хараа их даруухан хүн байна шүү дээ. Намайг таньдаг хүмүүс намайг даруухан гэвэл одоо сүгд болох байл гэдэг. Намайг хүмүүс галзуул хийдэг шүү. Тийм үү. Тэгээ би таныг одоо ингээл гентл подкастт орчихсон тий. Пэйж хуудас руу бол та манай подкастыг жаахан одоо шөөмжлөх гэх юм уу зөвлөх хүн гайстай юм. Сэтгэл битсэн байсан тий. Та өрлөг хүлээж аваад гайхсан уу? Үгүй харин жоохон гайхсан. Яагаад би нөгөө нэг өөрөө яг сэтгэл судлаач мэрэгчлээ болохоор одоо янз бүрийн хүмүүсийн багш, коуч хүмүүсийн нөгөө юм ухамсарын тухай, ер нь энергийн тухай, зөв амьдрах тухай юмнуудыг сонсдог л доо. Тэгээд бас нөгөө нэг сэтгүүлч гэдэг мэрэгчл маань хатгаа зүгээр ойлгохгүй зарим юмн дээр жоохон биччихдэг юм аа. Тэгээд яг хоёр мэрэгчлээ. Тэг яг таны шүүмжлэл нэг талаасаа шүүмжлэл, нэг талаасаа нөхөрсөг зөвлөгөө байсан тий. Тэгээ би ингээд боддөг штэ. Ямар ч шүүмжлэлийг хүн хүлээж авч чадах юм бол тэр бол эрдэнэ байдаг гэж боддог. Асар том боломж тэр бол гэж боддог. Хүлээж авч чадахгүй ингээд эсрэгээр нь тий. За энэ намайг ингэж чинь гэдэг тий. Жохон сөргөөр хүлээж аавна гэж хэлэх юм уу? Тэгж хүлээж авах юм бол тэр бол одоо ер нь бол тэгэл үл ойлголцол, хагарал, ботрол, дайсагнал болж хувираад ах шиг. Тэгээд шүүмжлэлийг яаж хүлээж авбал ашигтай байдгийг, шүүмжлэлийг яаж өгвөл бас ашигтай байдгийг бэ гэдэг талаар ярилцвал зүгээр юм байна да тантай гэж бодсон шүү. Шүүмжлэлийг хүлээж аваад зочноор урддаг хүнтэй хамгатай таарл. Яг би нэг тийм жоохон сэтгүүлчтэй ч биш, ер нь жоохон төрөлхийн жоохон сэтгүүлч болооч тэр үний жоохон хурц хэл амтай. Тэгээд нэг ингээд нэг мэрэгжлийн өвчин юм хаашаа нэг энэ тэнд ингээд ядаж ингээд одоо ханы самбар энэ төр үг буруу бичсэн фэйсбүүк дээр ингээд нөхөө нэг янз янзын ингээд юмнууд буруу бичсэн бахаар ингээд доор нь алдаагийн засч бичээд идэг жоохон тийм өвчтэй болсон юм шиг л. Тэг яг шүүмжлэл гэдэг өөрөө ийм юм шиг байгаа. Ер нь бол яг шүүмжлэх нь бол зөв. Ялангуяа одоо нийгмийн амьдрал те одоо болж юм болохгүй байна гэдэг юм. Бид нар нөгөө нэг шүүмжлэл гэдэг чинь талент өөрийгөө хараад бид нар ингээ өдөр болгон талент хардсан шүү дээ. Тэнгүүтээ энэ дэр чинь нэг хар юм наалдсан байна гэд өөрийгөө харгаа тэрийг арилгана шүү дээ. Арилахгүй яваад иж болохгүй шүү дээ. Өглөө айгуучвал нөгөө шүдэ угаачаад доогоо энэ дээр наацсан явж идэг. Тэгээд тэрнтэй адилхан байхгүй юу? Гэтэл нөгөө талент харчаад нүүрэн дээрээ ямар нэгэн юм наалдсан байхад хүн өөрийгөө одоо тэр чинь нөгөө ингээд өөрийгөө яаж байгаа учраас нэг юм урцаар хүлээж авахгүй. Тэгэхээр талент таны ойсон дүрийг хин нэгэн хараад нүүрэн дээр чи юм наалтсан байна авчгаа гэж хэлэхээр л нөгөө хүн рүү игдүүлцээд байгаа байхгүй юу. Тэгэхээр миний зүгээр ойлгосноор одоо нийгмийн амьдралд бол шүүмж бол хэрэгтэй. Тэгэхдээ хүн гэдэг хувь хүний хувьд хүн гэдэг амьтан чинь төрлөхөөсөн заяо өөрийгөө шүүмжлүүлэх тийм сэтгэл зүг байд юм шиг байлээ. За ер нь бол
Хүмүүс ингэдэж шүү дээ. Шүүмжлэлийг хүлээж авч байгаа хүн бол их мундаг, ухаантай. Үгүй ш тэр хүн дотроо заяа. Заавалчгүй сөрөг юм жоохон таагүй мэдрэмж авдаг. Хүн болвол аюу сайхан намайг шүүмжилдэг өчөө ямар сайхан юм бэ гэл ингээл те ингээд нэг баярын сэтгэл төрдөг байхгүй юу? Ямар ч хүнийг шүүмжилсэн, зөөлхөн шүүмжилсэн, хатуу шүүмжилсэн яг тэр хэмжээгээр таагүй мэдрэмж авдаг. Мэдрэмж шүү, мэдрэмж. Тэгэхээр яаж шүүмжлэх вэ гэдэг чухал. Зүгээр миний бодлоор бол ингэдэг. Ер нь бол хүн гэдэг амьтан чи өөрөө нөгөө асар их тийм өөрийгөө хүндлэх сэтгхүүтэй, хүнл юм чин. Тэгээд өөрийгөө хүндэлдэг үнэлэмжтэй. Ер нь хүн бол өөрийгөө дээдийн сайхан амьтан гэж боддог юм шүү дээ. Бүх хүн өөрийгөө ингээл ер нь дотроо гаднаа яг ингээд гоё байна гэх станер тэгж бодож гин үү станер үгүй шүү дээ би чинь тийм биш гэд байгаа чинь одоо юу гэдэг нэг ялангуяа манай монголчууд ч их нэг юм магтаал бас хүлээж авч чаддаг. Шүүмжлээс гадна магтаалч хүлээж авч чаддаггүй хүмүүс аахгүй. Тэгэхдээ одоо ол сурж байгаа. Одоо дээр үед чинь ингээд нөгөө өстой гоё харагч ийн гэхээр одоо юу гэдгийг юугаа балаараад байгаа ингэж мэгээ те. Ер нь нэг юу гэдгэлээ тэгж хэлдэг байсан. Тэгэхдээ одоо бол нөгөө эрг энергийг өөртөө авах юм байна гэд баярлаа гэж хэлдэг болж байгаа шүү бас. Тэгэхдээ бас нэг юм арай суралцж амжааг нь шүүмжийг зөв шүүмжилж одоо сурааг байна. Тэгээ бас зэрэг зөөр хүлээж авч жоохон сурааг байна. Тэгтээ нөгөө ингэж болно. Шүүмжлэхдээ хүнийг нь биш. Тэр үйл явцыг нь асуудлыг нь шүүмжил. Одоо ингэж нэг одоо юу гэдэг туршлага багтаа хүн ажил дээр ингээ алдаа гаргалаа гэхэд чи ингээд алдаа гаргачлаа. Чиний бүтлгүй байдлаас чиний одоо буруугаас гэж хэлэх хэрэггүй байхгүй. Энэ ажлыг ингэсэн болохоор энэ дээр ингээ алдаа гаргацсан байна. За одоо тэгвэл энийгээ ингээд хийх хэрэгтэй. Дараа одоо бити ингээрэй хэрэг хүн тэрий чинь хүлээж аавна гэхээс чи ястэ тэнийг юм уу? Чи ингэсэн болохоор л чи ингэчлээ гэж гэх юм бол ямар ч хүн шүүмжийг хүлээж авахгүй. Шүүмжинд дурт манайх ингээд тийш шүүмжинд дуртай хүн байдаггүй байхгүй. Тэгэхээр тэрийг аягүй сан бодолцох хэрэгтэй. Хүн шүүмжлэхдээ хүн рүү дайрж ирүүлсэн болохгүй. Яг тий. Ингэж л бодож байна. Тий. Яг зөв. Би бас тэгж бодож байна. Би энэ шүүмжлэл дээр бас өөрийгөө өөртөө нэлээ ажилласан. Тэгээ та сая хэлж штэ шүүмжилж дуртай хүн байхгүй гэдэг. Байгаад гэдэг. Тийм үү? Яг дотроос дуртай байгаа болов гэж тантай ярилцаа сууж байна. Энэ ч таны төвчний хүмүүс яасан тахтай. Гэхдээ үнэхээр шүүмжил маш ашигтай юм байлээ. Маш ашигтай. Та сая хэллээ штэ. Тойлонд ингээд хараад тойл байхгүй бол бид нар нүүрэн дээр нэг янз бүрийн наалтцнаа мэдгүй яваад байх магадaltaй байна тий. Тойл бол одоо сэтгэлийн тойл бол шүүмжил. Тийм шүү. Бид нар энэ сэтгэл ухамсар маань сэтгэц гэдэг байгаа шүү дээ тий. Сэтгэдэг тэр нэг механизм маань буруу ажиллаад байгаа байхгүй бидний. Тохоонда яг тийм тий. Буруу итгэл үнэмшлэр буруу бодож сэтгээд байвал тэр хүний бүх юм л буруу болно шүү дээ. Яг үнэ. Тий. Тэр сэтгэх тэр нэг механизмын буруу ажиллаад байгааг нь толинд тусгаж харуулж өөрт нь өгдөг тэр зүйл бол шүүмжлэл. Бид нар нөгөө үг байдаг шүү дээ. Өөрийн толгой дээр байгаа бухлыг харахгүй бусдын толгой дээр байгаа хялгасыг харна гэдэг тий. Энэ чинь бол ингээд их олон талтай үг байна л да. Нөгөө талдаа бол хүн угаасаа л өөрийнхөө тэр сэтгцийн алдааг олж харддаггүй. Тийм шүү дээ тий. Огт олж харддаггүй. Тэр боломжгүй, маш хэцүү. Би ингэж зөвөрлж ярьдیں۔ Одоо энэ байшин дотор ингээд суужгаад байшныг гаднаасаа ямар юм гэдгийг харах боломжгүй шүү дээ. Байшингийнхаа гадаанаас байшин руугаа ингээ харахаар эн чин шар өнгөтэй байсан юм байна шүү дээ гэж харна тий. Яг энэ шиг бид нар нөгөө өөрийнхөө ухамсар сэтгэлгээний дотор өөрсдөө оршигчтэй байхгүй. Тэгэхээр чи өөрсдийнхөө сэтгцийн алдааг олж харахгүй байхгүй. Сэтгц гэдэг чинь ингээд нэг бодож сэтгэх тийм дараалал ийм зөв зохистой дарааллыг хэлээд байна шүү дээ тий. Тэр нь алдаатай эхлээд одоо аягандаа цайгаа хийн дараа нь хутгах гэдэг нэг ийм зөв дараалал байх ёстой байсан. Эхлээд хоосоо ихийг хутгаа дараас нь цай хийдэг гэдэг ийм буруу дараалалтай болчвол цай нэг л онцгой болно шүү дээ. Яг энэ шиг бидний сэтгэх нэг ийм бодож сэтгэх дараалал зүй зохис маань алдагдаад байгааг хэлж өгдөг тэр зүйл бол шүүмжлэл юм байна. Тэгээ шүүмж нэг би
бас урлагийн шүүмж өргөждөг л дээ. Тэгээ шүүмж их олон янз. Нийгмийн шүүмж гэж байна, урлагийн шүүмж гэж байна тий. Хувь хүний шүүмж гэж байна. Тэгэхээр тэр нөгөө би бол ингэж боддог. Яг нийгмийн шүүмжийг бол яг тэр тухайн салбарын процесстэй холбоол шүүмжилчдэг. Гэхдээ тэр нь жоохон шинжлэх ухааны үндсэлтэй байна. Шүүмж ч бас шинжлэх ухаан юм шиг байлаа шүү дээ. За шинжлэх ухаан ч юу аах вэ? Гэхдээ ер нь бол нэг тийм бас судлагдах юм. За тэгээд хувь хүний шүүмжийг одоо хэлэхдээ тэр шүүмжлэхдээ ямар үг хэрэглэх вэ? Хүний сэтгэл санааг муухай болохгүйгээр тусгаж авахаар тий тэр бас ухаан хэрэгтэй юм шиг байна. Ялангуяа тэр нөгөө нэг юмор гэж юм байдаг шүү дээ. Одоо ингэж дам байдлаар хошин шогийн байдлаар хүнийг одоо жоохон шоглох маягаар чихэх маягаар шүүмжлэхвэл хүн ингээд эргээр хүлээж авдаг гэж байгаа. Өөрөө одоо юу гэдэг нь шууд чиний цамц чинь одоо муухай байна гэж хэлхээсээ илүү чиний цамц яг өнөөдрийн тэнгэртэй адилхан байна гэх юм уу те байж болно шүү дээ. Тэнгүүтээ тэр жоохон те гэх мэт те одоо тэгж шүүмжлэх юм бол те тэнгүүтээ би бас ганц хоёрын тэгж хэлж ийсэн юм аа. Одоо юу гэдгийг үшээ одоо ингээд тэр хүнд үнэхээр ингээд жоохон зохихгүй те нэг тийм зарим хүн болгон тийм одоо хувцсны одоо тий мэдрэмжтэй байхгүй ш товцлалт тийм мэдрэмжтэй байхгүй. Тэнгүүтээ би нөгөө ялангуяа стил имиж бүрдүүлээд нөгөө зураг авалт хийлэгдэх хүн чинь жоохон хувцлалтын юуны бас нэг баримжаа байгаа ш. Тэнгүүт яалчгүй хэлмээр санагдаад байдаг. Тэнгүүтээ хөөе энэ шинэ гарсан тренд юм уу те чиний одоо фалчааны өнгө чинь манай ингээд нөгөө юуны бодингийн бүтээлэгтэй айгүй адилхан байх юм ч гэдэг юм уу те ингээ хэлчихээр хүнтэй нэг амар муухай. Тэгтээ дотроо хүнийг ингээд нөгөө эмзэглүүлэх биш. Жохон ичээч байгаа байхгүй. Тэнгүүт оо ямар тэнийг би нэрэн гэсэн би айлын бодингийн те одоо өнгөтэй адилхан бэлтэн өнгөцсөн чи явж байгаа юм билүү гэж өөрлөгөө эргээд харж болохоор ер нь шүүмжлэхдээ ухаантай шүүмжлэх хэрэгтэй юм шүү. Ямар үг хэрэглэх юм? Яг тэрийг хаана хэлэх вэ? Хизээ хэлэх вэ гэдэг айгуучлаа. Ялангуяа хувь хүний шүүмжийг хизээж олон нийтийн өмнө хийж болтгоо. Одоо ингээд социализм үед чинь нөгөө хурал хийгээл те хүнийг ингээд одоо бүр хэдэн талаас нь амар ингээд шарж шидэж байгаа юм шиг амар болдогсан. Одоо тэр бол болцсон. Гэхдээ зарим байгууллагуудаар одоо бол тийм юм явагдаж байгаа. Энэ өөрөө хүний ингээд хүн гэдэг амьтан чинь маш их нэр төрөө одоо Япончууд ингээд амиа оролтоор дэлхийд нэгдүгээр байранд ордог гэдэг. Тэгээ би нэг амиа оролтын судалгаа хийжсэн байхгүй юу? Хүн яад амиа оролцдог ингээд. Тэгээ тэр за яг жоохон нэг жишээ ярьчээ. Тэр судалгааг би ингээд тэр судалгааг судалж исэн байхгүй юу? За тэгэнгүүт нөгөө монголчуудынхтай ингээд харьцуулаад судалсан байхгүй. Тэгсэн чинь хамгийн хачин нь хүн дотоод нэр хүндээ алдахаараа тэр хүний нэр хүнд байхгүй болоход тэр хүн амиа орлт юм билээ. Тэр хүний хамгийн нэр хүнд гэдэг нь юу? Тий, одоо тэр хүний өөртөө үнэлэх үнэлэмжтэй. Өөрийгөө үнэлэх үнэлэмж. Тэгээд мэдээж нөгөө гадаад ажлын талбар нийгэмд ингээ тэр хүний нэр хүнд ингээ байх болгочих ш. Тэнгүү тэр хүний дотоод нэр хүнд дахиад давхар байхгүй болно. Тэгээд би тэр судалгааг уншиж байхдаа юуг ойлгосон бэ гэхээр хүний нэр төр гэдэг чинь амьтан дүүд юм биш үү? Тэгэхээр амьтан дүүдэг зүйлийг олонний нүдэн дээр ерөөсөө шүүмжилж болохгүй. Энэ бол буруу хууль юм шиг санагдсан. Тэгээд хэрвээ тэр хүний алдаа гаргаад шүүмжилмээр байвал хувьчлаа уулзаад тэр болохгүй байгаа юмыг хэлээ. Тэгтээ тэн дээрээ давхар ингээд сайн санааны зөвлөгөө өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хүний нөгөө нэг эго хизээ хөдөлж өөрийгөө нөгөө эгогийн хамгаалт гэж амар юм байгаа штэ. Нэгээс тийш олон хүний нүдэн дээр л тэр хүнийг ингээд шараад эхлэнгүү тэр хүн чинь хамаг реакц нь хөдлөөлтэй хүн л юм чинь. Тэр чинь нөгөөсөө өгдсөн өвдөл ахгүй бид нарт өөрийгөө хамгаалдаг те ичдэг айдаг ингээд тэнгуут нөгөө өөр дөр энэ шүмжлэг хизээч хүлээж авахгүй олон хүний дотор хүлээж авахгүй харин ганцаараа уулзаа нөхсгөр зөвлөөд яах юм бол чиний төлөө хэлж байгаа шүү ингээрээ гэдэг эвтэйгээ хэлэх юм бол тэр чинь хүн бас ухаантай хүлээж аав. Тэгэхээр энэ нөгөө нэг хизээ шүмжлэх үү хэний өмнө шүмжлэх үү тэр маш чухал. Ялангуяа ингээд манай гэр бүлүүд дээр айгүй гардаг алдаа ингээд юу гэдгийг нөхрийгөө найз нарынхаа өмнө шүмжлэх болмор хориотой байдэн шүү дээ. Тэр бүр нөхрийнхээ нэр хүндийг унгааж байгаа байхгүй. Ер нь ямар ч хүнийг те одоо тэр өөрийнх нь хүрээллийн хүмүүсийн өмнө шүүмжилж болохгүй. Өөрийнхөө хүрээллийн хүмүүсийн өмнө шүүмжиж болохгүй. Айгуу ингээд доош нь хийж байгаа байдалтай тэр хүн хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр
шүүмжийг өөр нь бол хувьчилж л. Хоёулаа эхлээд нэг зүйл дээр санал нэгдэх хэрэгтэй юм шиг байна. Шүүмжлэл ашигтай юу? Ашигтайгаар хүлээж авбал ашигтай. Сөргөөр хүлээж авбал тэр бол үнэхээр одоо том хагарлын үүд нэгдэнэ л. Яаж хүлээж авахаас хамаарна. Тийм. Тэгтээ тэр нөгөө одоо ингээ би тань руу бөмбөг шидээг байгаа шүү дээ. Би таныг шүүмжлэхэд бөмбөг одоо шидэх гээд байна те. Тэр бөмбөгийг хизээ шидснээс болно нэстэ. Зөв зүгээр ингээд бөмбөгөө шидээг байхад тэр хүн яаж хүлээж авахаа ямар ч юм юугүй байна байхгүй юу? Хүлээлт байхгүй. Гэтэл ингээд бодог үжид гинт ингээд шүүмжлэхээр хүн чочордно нэстэ. Тэгэхээр нөгөө бөмбөг шидэх гэж байгаа хүн яаж шидэх вэ гэдгээ эхэлж бодох. Бөмбөгөө эвтэйхэн шийдвэл хүн гэдэг чинь бас ухаантай. Бас яаж хүлээж авах гэдгийг хүлээж авч эргээр хүлээж авч чадвал шүүмжлэл маш ашигтай гэдэг тэр санал нэгдэх юм байна тий. Хөгжих одоо тэр алдааг засаад тэр хүн дахиж алдахгүй байх маш том ахиц дэвшил гарч байгаа. Яг зөв. Тийм. Зүйтэй. Тэгэхээр шүүмжлэлийг зөвөр хүлээж авч чадвал маш ашигтай гэдэг дээр би 100% санал нэгдэж. Тэгвэл зөвөр хүлээж авахын тулд яах ёстой? Зөвөр хүлээж авахт одоо тэр нөгөө нэг юм сэтгэл зүйн одоо суур дархлаа бас их хамаарна. Дээрэс нь нөгөө эмзэг сэтгэл зүйтэй одоо сэтгэл зүйтэй их одоо их сөрөг юмнууд олон. Ер нь бүх л юмд ганц шүүмж дээр биш. Хүний сэтгэл дотор юу байна? Тэр сав байхгүй. Хүний сэтгэл чинь одоо нөгөө нэг ай сав гэж нэрлэдэг байгаа. Эмэгтэй хүний чинь ингээд савтай гэдэг байгаа ш. Сав гэдэг байгаа ш. Тийм хүүхэд төрүүлж одоо яадаг сав. Энэ чинь нь штэ ертөнц чинь өөр ай сав. Тэгэхээр бүх юм сав байхгүй. Энэ өөрөө сав. Та өөрөө бас тийм маш юм дүүрэн одоо эерэг энергиэр дүүрэн сав. Миний хайж сууж байгаа гэхэд тэр хүний дотор юу байгаагаас шалтгаална. Дотор ингээд айгүй сөрөг юмар дүүрсэн хүн рүү шүүмж бол сөрөг штэ. Ер нь жоохон сөрөг юм байхгүй юу? Сөрөг юм мэдээлэл дохио байхгүй. Сөрөг дүүрсэн хүн рүү сөрөг юм шидэд тахаар чинь одоо тэр олон сөрөг юм ингээл оволцсон штэ. Тэгэхээр нөгөө нэг савны хэмжээ бас мэднэ. Яг зөв тий. Савны хэмжээ тэр шүүмжлэлийг зөвөр хүлээж авах чадахгүй сав гэж байгаад байгаа юм байна тий. Тэг ер нь явж би бас бодсон штэ. Шүүмжлэлийг зөвөр хэн хүлээж авч чаддیں۔ Хэн шүүмжлэлийг зөв өгч чаддیں бэ гэд харсан чинь эцсийн дүндээ сэтгэлийн шарахтай хүн хязээж шүүмжлэлийг зөвөр хүлээж авч чадахгүй мэт. Ер нь бол зөв. Байн эмзэглэж хүлээж аваад тэгээд өөрийгөө хамгаалаад тэгээд буцаад нөгөө хүн рүү сөрөг юм реакц сөрөг дайралт хийгээд бүр хэрүүл болгоод тий. Одоо уул нь яг үнэндээ болов биш тий. За ээж аав маань биднийг шүүмжилж байгаа, найз нөхд маань шүүмжилж байгаа, нийгэм шүүмжилж байгаа, бусад хин нэгэн бусад бүх хүмүүс ингээд шүүмжиллээ гэж бодъё. Тэр шүүмжлэлийн цаана зүгээр л ямар нэгэн эрг санаа бол зайлшгүй байгаа байхгүй. Одоо бид нар улс орноо ингээд манай монголчууд бүгдээрээ шүүмжилж байгаа шүү дээ. Хурлын гишүүдийг бүгдээрээ шүүмжилж байгаа. Яах гэж шүүмжлээд байгаа. Улс орн маань сайхан боловсоо л гэж шүүмжилж байгаа шүү дээ. Яг үнэ. Түүн шиг би хин нэгэн хүнийг шүүмжиллээ гэхэд тэр хүний нэг алдааг нь л хэлж өгöd байгаа байхгүй. Харамсалтай нь яадгүй гэхэлэр энэ шүүмжил гэдэг бол ийм хайр байтал тэр хайрыг хүлээж авах тэр нэг савн гимтцсэн дотроо ийм асуудалтай гэсэн үг тийм. Тэгэнгүүт тэр хайрыг чинь намайг одоо алах гэж байна, намайг одоо муугаар бодож ийн гэдэг. Ямар нэгэн байдлаар гимтэх гэж байна гэсэн ийм сэрхүү дотор ажиллаад, ийм мэдрэмж дотор ажиллаад тэгээд яаралтай өөрийгөө хамгаалах, буцааж нөгөө хүнээ буруутгах нэг ийм байдал руу манай монголчууд нийтээрээ нэг юм шилждэг юм байл. Би ингээд хараад байсан чинь байна штэ. Нийтлэгтэй байна штэ. Манай монголчууд бүгдээрээ шүүмжлэлийг хүлээж авч чаддаг хүн байдгүй. Ер нь ховор штэ. Тэг яагаад ийм байгаа юм бэ? Гэтэл чинь байна штэ зарим одоо би энэ гадны зарим энэ компани соёл мэйлийг судалсан чинь байна штэ. Бүр шүүмжлэх бие биенээ шүүмжлэх соёлыг ингээд хөгжүүлдэг, дэлгэрүүлдэг маш амжилттай явж байгаа тийм бизнесүүд ингээд байж байгаа. Зүр заавал бүр шүүмжлэх ёстой. Шүүмжилсэн хүнд баяр хүргэдэг. Тэгээд бид нар манай монголчууд тэгвэл яагаад ийм юм бэ гэдээ ингээд үзсэн чинь бид нар бүр хүүхэд байхаас нь штэ. Хүүхдүүдэд айгүйх буруутгах юм байна. Тийм. Тэгээд бүр шийтгэх юм байна. Тийм. Буруу юм хийлээгээд.
Тийм. Загнад юм байна, шийтгд юм байна, алгадд юм байна. Ингэнгүүт хүний даалд ухамсарт яаж ийнэ гэхэлэр код бичигдэж байна. За буруутгагдах, шүүмжлэгдэх бол маш аюултай шүү. Бие махбод чинь зөөр ирдэг шүү. Чамайг одоо ялалдаг шүү, битдэг шүү. Ийм код бичигдээд энэ код бичигдэнгүүт даалд ухамсар чи өөрийгөө хамгаалах энэ механизмыг байнга ажиллуулж идэг нэг ийм систем багхгүй. Тэгэнгүүт даалд ухамсарын тэр өөрийгөө хамгаалах програм ажиллаанд ортдог. Ингээд нөгөө хүн яадаг вэ гэхээр шүүмжилсэн, буруутгасан, өөрийгөө нэг муучлах гэсэн тийм өнгө аяс гаргангуут галс тэр одоо автоматар ажилладаг шүү дээ даалд ухамсарч. Шууд автоматар ажиллаад хамгаалаад гүү би тэгээгүй одоо хүүхдүүд ингээ хоорондоо хэрэлдэж байгаа. Чамаас боллоо гэл тэ эсвэл нэг буруутгах гингүүд шууд худлаа яриад гүү энэ тэгсэн тэр гэсэн гэл өөрөөсөө булзааруулаад тий хүүхдүүдийг бид нэг иймэрхүү болгож өсгөөд байгаа чинь том болоод ирэхээр тэр шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй болж байгаа тий чадамжгүй ийм хүмүүс болоод тэр шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй болохоор яаж яана гэхлээр хэрүүл уруул хагцал тэмцэл ихсээд шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй болохоор өөрөө өсөж хөгжих засрах тэр боломжоо алдаад. Зүгээр сайхан шүүмжлэлийг ингээд энэ хүн үнэхээр миний төлөө хэлж байгаа да. Намайг яах гэж, намайг яаж сайжруулах гэж энэ хүн хэлж байна. Нэрээ би тийм юм болов энэ хүний хэлж байгаа яг үнэн үү? Нэг эрүүл ухаанаар шүүж үжмээр байна шүү дээ. Үнэхээр энэ хүн одоо миний төлөө миний энэ ямар нэг юмыг сайжруулах гэд хэлжээвэл энэ ч одоо юун дургуутсах талрах хэрэгтэй шүү дээ. Тэгээ бүр өстө баярлалаа. Өшөө яамаар байна. Дахиад өөр нэг шүүмжил хэлээдгүй чи. Дахиад нэг шүүмжлүүлчмээр байна шүү дээ. Тэгэхээр нэг ийм дотоод сэтгэлийн шарахтай хүн бол үнэндээ шүүмжлэл өгч чаддаг, шүүмжлэл авч чаддгүй юм байна. Өгж бас чаддгүй юм байна. Тийм. Таны хэлж байгаа яг үнэ. Бид нар хүүхдүүдэд багаас нь нэг ийм жам ёсны одоо юмн дээр шүүмжлээд буруутгаад байдаг байхгүй. Жишээ нь би маш олон жишээ хэлж ирсэн. Манайхаа айгүй их сонин ийм жоохон манайхан гэдэг нь одоо сүүлийн үеийг ярьж байгаа шүү. Дээр үеийнх арай өөр байдаг байсан. Одоо жишээ нь ийм эцэг эхийг харж байсан ингээд нөгөө чулуун тавцглаад унахаар ингээд ширээн тавцглаад унахаа энэ муу ширээ ингээд миний хүүхдийг унахсан үгээ ширээг ингээд цохиод тэр хүүхэд бэштэй ахаад ямар нэгэн алдаа гарахад үргэлж бусдыг буруутдаг хүн болно. Хоёрдугаарт ингээд нөгөө цайгаан татаа тасах юмаа гэдэг. Хүүхэд бол үргэлж юмаа гэдэг юм том байхгүй юу? Ямар нэгэн тий хувцаа урчдаг. Тэгээд хүүхдэд загнааддаг байхгүй юу? Хүш нэг л юмыг ойлгох хэвээр бүх юм мөнх биш. Тэр авч өгсөн хувцас чинь хизээчээс урагтана. Яг үнэндээ хүүхдтэй хувцас авч өгтөө. Урагтана гэдгийг эцэг их уруулах гэж авч өгч байгаа шүү дээ. Тэр тоглоомыг эвдүүлэх гэж авч өгч байгаа байхгүй юу? Тихгүй ингээд цайгаа татаа асчаар чи асгачлаа гэ. Тэгэд бүр ингээд нөгөө өхөр саажгаад сүүгээ татаа тасгацсан охиныг аягүй ээж нь зодж байгаа байхгүй. Би бол ер нь ингээд таны хэлдгээр ингээд амьдрал дунд ингээд одоо мэдгүй хүний өмнөр ороод ингээд юмд нь худгалдаад жоо явцдаг. Тэгээ би гэсэн яагаад хүүхдийг зодж байгаа юм те? За та хүүхдэд зодоод энэ сүүчин буцаад газраасаа ховнлогоо орох юм уу болно? Та тэрийг бодоод үз. Та ингээд хүүхдээ аяг цайгаа асгачлаа гэд энэ цай чинь ахаа чанал байгаа штэ танай тий. За одоо ингээд зодоо загнаад байна. Энэ цай чинь энэ дэвсгэр дээрээсээ буцаад ийшээ орох юм уу? Орохгүй штэ. Тэгээд монголчууд яг энэ дээр жишээд эртний монголчууд, дэрвийн монголчууд ийм байгаагүй юм байна. Хүүхэд хоолоо асгахаар, цайгаа асгахаар лустайгаа хувааж яана гэдэг гэсэн баггүй юу? Бидний сүүлийн үеийн монголчууд ийм болцсон. Тэр чи одоо олддгүй цай юм уу, хагардгүй аяга юм уу? Тийм байхгүй штэ. Бүр нөгөө ийм боловсролын үнд агиох ингээс цэцэрлэг дээр ингээд нэг хүүхдүүдэд тоглоомоо эвдчихнэ гээд тоглоомоо цааш нь тавьчихдаг. Хүүшээ хүүхдийг тоглоомыг эвдлүүлэх гэж тоглоулах хэвээр. Хүүхэд тоглоомоо эвдэж байхдаа тэр ертөнцийн бүтцийг ойлгодог. Энэ чи эвдэрт юм бэ? Эвдсэн бол зарим хүүхэд эвдсэн тоглоомоо буцааж эвлүүлсээр байгаа зохион бүтээгч болдог байхгүй. Энэ боломжийг ингээ бид нар хаачдаг. За тэгэхээр хоёулаа хамгийн эхлээд те шүүмжлэлийг эерэг зөвөр нь хүлээж аваад шүүмжлэл шиг ашигтай юм байхгүй байна гэдэг дээр санал нэгцээ. Нэг хоёулаа жоох одоо тоочлоод дүгнээд явна. Хоёрт нь шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй байгаа нь бага наснаас нь асуудал байгаа. Бага наснаас нь өсгөж хүмүүжүүлж байгаа бидний нэг юм буруу арга барил бас байна шүү
гэдэг тэр хоёулаа санал нэгдэх юм байна тий. Гуравдугаарт нь нэг зүйлийг бүр яг ингээ энд хэлье гэж бодож байна. За. Хүнийг зөв шүүмжлэх хэрэгтэй. За. Одоо юу гэдэг манайхын шүүмжлэхээс илүү доромжилдог байхгүй. Хувь хүний онцлог, байдал, төрөлхийн жамын юмыг шүүмжилж болохгүй. Одоо юу гэдгийг яг үнэн тий. Одоо магадгүй те ийм одоо ямар нэгэн өвчнөөс болоод ийм жингээлүүдэлтэй хүн байж болно. Тий одоо юу гэдгийг хөрсөн бэрхшээлтэй хүн байж болно. Тэр хүн намхан байж болно, өндөр байж болно. Том амартай байж болно тий. Тэрийг шүүмжлээд яах юм тий. Тэр хүн дандаа хар хувц өмсдөг дуртай байж болно. Эсвэл одоо жоохон бээл гарах. Тэр бол шууд доромжлол болчих юм байна. Доромжлол шүү дээ. Энд чинь нөгөө одоо сүүлийн орчин үеийн одоо бизнесийн ертөнц чинь хүний эрх гэдэг ямиг дэлхийн ертөнц чинь нэгдүгээр тавьж байгаа. Тэр нөгөө нэг зааг нь хаа хүрэх вэ? Би хэлсэн шүү дээ. Тэр хүний гаргасан алдааг шүүмжилнэ үү гэхээс тэр хүний хувь хүний одоо хүн гэдэг амьтан чинь яг энэ нөгөө юу харахаар шинжлэх ухааны талаас харахаар бие хүн хувь хүн гэдэг хоёр юм байгаа шүү дээ. Та бол ингээд жаргаа гэдэг хүн яг эрэгтэй хүнийхээ хувьд та хувь хүн те одоо та ямар ч байж болно те юунд дуртай яах их хамаагүй та ингээ багш гээд одоо ингээ контент хийгээд эсвэл ингээ нийгэмд ингээ ажилтан ингээ явж байгаа шүү дээ. Эн чинь бие хүн байхгүй. Бие хүнийг шүүмжилж болно гэхээс хувь хүн рүү дайрж ерөөсөө болохгүй. Бие хүн чинь нөгөө ажил хийж байгаа, амьдарч байгаа бас нэг хүн юм чи алдаа дутагдал гаргадаг те. Тэгэхээр энэ айгу өөрөө шүүмжилж байгаа хүн их хүний эрхийн мэдрэмжтэй бас жоох ухаантай зөв үг хэрэгэлдэг хүнийг шүүмжилж болно. Тэгтээ зөв шүүмжлэх хэрэгтэй. Зөв шүүмжлэлийг хүмүүс магадгүй зөвөр хүлээж авч болно шүү дээ. За шүүмжлэл бол одоо засарч сайжирч хөгжиж дэвших алтан боломж байна. Тэгээ энийг бид нар бол алдаад байна. Яаж алдаад байна гэхэлэр зөв шүүмжилж чадахгүй байгаа юм байна гэдэг тэр хоёлаа санал нэгж байгаа шиг байна. Тэгвэл яаж зөв шүүмжлэх вэ гэхэлэр хамгийн нэгдүгürt нь хувь хүн рүү бүү ханд тий. Хувь хүний төрөлхийн тэр одоо чанарлууд руу хүний бие махбод даваа болон одоо төрөлхийн одоо чанар тэгээд хүний гэр бүл тэр одоо үндсэн хуулийн заасан байгаа шүү дээ. Тэр хүний шашин шүтлэг тий шашин шүтлэг бие царай тэгээд хүний гэр бүл гэр орон юм шүүмжилж байна. Энийг шүүмжлэх юм бол та шүүмжлэж доромжилж гин үстэй. За тэгвэл өөр яаж шүүмжлэх ёстой вэ? Түрүү нөгөө ярьсан нөгөө мэдрэмжтэй. Тэгээд хамгийн гол нь үг гэдэг чинь өөрөө тэр чигээр энерги ирчимжтэй. Тийм. Ямар үг хэрэглэх вэ гэдэг тийм маш чухал. Одоо юу гэдгийг нөгөө монголчууд их ухаантай артган байсан шүү дээ. Юмыг ингээ эрүүлж хийлдэг. Тэгээд нөгөө эсрэг утгаар нь хэлдэг. Нөгөө бид нар нөгөө нэг бичгтэй кавичг нэвчдэг. Манай хүүхдчээс одоо нэг хүмүүс ингэдэг шүү дээ. Манай хүүхдчээс янзын ухаантай хүүхд шүү дээ. Одоо юу гэдэг ингээд хүүхэд нь ингээд математикт айгу муу байл та ингээд муу аваад болохгүй л та. Тэгээ жоох ичээмэрээ штэ. Тэгэнгүүт нөгөө манай хүүхд чи их ухаантай. Манай хүүхд чинь тоонд хачин сайн дандаа онц авдаг штэ. Тэгээ аав ээжигээ баярлуулаа л агаа гэхээр хүүхэд дотор отоохгүй яана. Би одоо муу авч байгаа штэ гэх. Гэхдээ тэр хүүхэд хизээч аав намайг ингээд гэж бодохгүй байхгүй юу? Яаж ч бодсон те аав намайг ингээ хүний хажууд муу авчлаа гэж хэлчлээ штэ гэж ингэж амар сөрөг юм нь үүсэхгүй хүүхэд яг өөрөө онц авдсан штэ миний өвч нь математик дээр дандаа онц авдаг гэж хэлэх юм бол хүүхэд өөрийгөө бодох байхгүй яана би нэр муу авчаа хамгийн сонь зарим хүн бол алдаагаа мэддэг те ялангуяа хүүхдүүд аюу ухаантай штэ мэддэг буруу юм хийсний мэддэг байхгүй юу томчууд бид нар хамгийн хажинд буруу юм хийснэ мэддэггүй ихэнхдээ мэддэггүй байхгүй. Тэгэхээр тэрийг өөрийгөө шүүмжлэх одоо юу гэдэг хувилбар дээр нь л аваачхал чухал гэж бодоод байна. Та өөрийгөө шүүмжлэхтэй. Одоо нөгөө юу удаан хүний чинь гом хордон хүн шүү гэж байгаа гэдэг шүү дээ. Өшчүүл те. Тэр шиг л юм байна. Манай эн чинь гялал зуруу. Тий, манай ээж гом гялал зурх амьд шүү гэлдэг жидэг. Тэгээ би таны ярианаас бас надад тийм бодогдож байна. Би ч одоо энэ даалд ухамсараа тэгэл бясалгал даалд ухамсарын чиглэлээр л нэг сонирхол судлал ингээл нэг яваад байдаг хүн шүү дээ. Даалд ухамсар гэдэг нэг энэ ухамсар чинь өөрөө шууд утгаараа ажилтдаг ухамсар юм байл. Шууд утгаараа ажилтдаг. Одоо үгүйсгэлийг ойлгодоггүй. Яг үнэ. Тийм сонио ухамсар. Одоо хүүхдийн 3 настай хүүхдийн ухамсартай адилхан ч гэж ингээд мэрэгчлэтнүүд ярих тохиолдол байна. Тэгээ шууд утгаараа шууд хүлээж авдаг. Одоо хаана нөгөө
арх уудаг хүнтэй хязгаарч суухгүй гэж бодож явсаар байгаад арх уудаг хүнтэйгээ суудсан байдаг. Манай нэг шав сайхан тэгж ярьж байна. Өөрөөсөө ихч хүнтэй хязгаарч суухгүй гэж боддог байсан. Манай ихч надаас 4 ихч гэж ярьжсэн. Энэ нөгөө нэг манай ихч гинэ. Тархины ерөөсөө эрдэмтдийн судлаг тархины гол нууцсан тэр. Тэгээд нөгөө ингэдэг байхгүй юу? Тархи бол асар багтаамжтай, маш хүчтэй. Тэгтээ тархийг хүн зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол шууд утгаар нь хүлээж авдаг. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө сэтгэл зүйд бас нэг юм юунууд идэв шүү дээ. Одоо нөгөө янз янзын юу зуршил бүтээдэг багш нар ингээд тархиа уурах гэдэг арга хэрэглэж байгаа байхгүй. Би бол тэрийг бол ер нь зөв гэж бодож байгаа. Тархи бол үнэхээр багтаамжтай, хүчин чадалтай, гайхамшигтай тий. Тэгтээ тархийг хүн ухамсараараа удирдах хэрэгтэй байхгүй юу? Энийг ингэж тусгаж авъя, ингэж хүлээж авъя. Энэ юм тэгж бид нарт ухамсар одоо ухаан заяа ячаад байгаа шүү дээ. Ухаан. Тарих бол зүгээр одоо даалт ухамсар бол тэгээд яг саяын таны хэлсэн дээр тэгж би бас ойлгодог. Тэгэхээр даалт ухамсарт яг ямар мэдээлэл орчоо яг тэр мэдээлэл чи хүнийг шууд удирддаг. Өөрийн мэдлэг автоматар удирддаг хүчрхэг ухамсар байж байгаа. Би таны нөгөө подкастуудыг сонсоод яг даалт ухамсарын тухай сонсож байхдаа таныг сэтгэл зүй их ингээд шинжилгээний айгүй мэдлэгтэй гэх юм тийм хүн байна гэж бодсон. Сэтгэл зүйд яг сэтгэл зүйн шинжилгээнд таны ярьж байгааг ер нь бол бид нар судалдаг хүмүүс. Хүнд ололт ингээд ер нь бол 3 ухамсар байна гэж одоо бүр эрдэмтэд дээр үс үтсэн юм билээ. Даалт ухамсар байна. Одоо ил бидний одоо өөрийгөө жолоодж байгаа хэлбэр. Одоо юу гэдгийг би одоо ингээд ил ухамсар гэж юу хэлж байгаа нэхэр би одоо гинт ингээд сууж байгаа те ингээд энэ цаг танирыг цацчих та гэж бодохгүй. Ингээд өөрийгөө ингээд хязгаарлаж штэ. Би одоо ингээд айгу айтайхан бас суух ёстой, тантай айтайхан ярилцах ёстой. Энэ минь нөгөө яг одоо цаг өдөртөд байгаа ил ухамсар. Хүнд завсрын ухамсар гэдэг нэг юм байна гин. За хамсрын ухамсарыг би хүмүүст хэлмээр санагдтыг. Өдөр бид нар заяа өдөр ингээд 20 одоо юу гэдэг өглөө бид нар нэг 7 цагт босоод гараал яваал ингээд амьдарсаар агаал ажилласаар агаал арай ингээд очдөө штэ. Тэгээд одоо сүүлийн үед сэтгэл зүйч нар энэ коуч нар аягүй хэлж байгаа. Өдөр таагүй явдлууд тохиолдно. Хүн л юм чинь нийгмийн амьдралын чинь амьдралтэй. Өдөр хүнтэй маргалдана. Эсвэл одоо өдөр ямар нэгэн хүнд шүүмжлүүлнэ, загнуулна, сэтгэл санаа тавгүй болно. Ганц хууль унтахаасаа өмнө энийг цэвэрлэл гэж байгаа. Яадаг вэ гэсэн чинь би зүгээр нэг уншиж ийсэн чинь хүн нөгөө одоо ингээд та бүхэн ингээл ярилцаал янз бүрийн мэдрэмж сэтгэгдлүүд энэ дотор төрөөд байгаа шүү дээ. Энэ чи хайтай хүн байж гэдэг юм уу те ямар сайхан дулаахан өрөө вэ. За одоо би эсрэгээр нэрээ энэ ямар их тавгүй юм хүүтэ өрөө вэ. Би айгүйх цангаж байна ингээд би тантай ингээд дүр эсгээд ярьж байгаа ярина дотроо би магадгүй доогуур ингээд даарж исэн бол тэрийг ингээд би давхар ил ухамсартаа тээж явж байгаа байхгүй. За тэгээд орой ингээд хамаг юм дуусаад гэртээ харахад таны тухай надад нэг сэтгэл үлднэ дээ. Энд байгаа хүмүүсийн тухай надад нэг сэтгэл. За магадгүй сөрөг сэтгэл үлдсэн байхад тэр чигээрээ унтаж болохгүй. Унтах юм бол завсрын ухамсар, даалт ухамсар руу зөөн. Яг нөгөө компьютерийн хард дисктэй адилхан юм билий. Бид нар нөгөө флашер ингээд мэдээлэл зөөдөг штэ. Флашер ч юм уу эсвэл ямар нэгэн нөгөө дээд диск руугаа хуулдаг да. Ерөөсө хүний компьютерийн чинь анх угаасаа хүний тархийг судалж байгаа зохиоцсон штэ. Тэгсэн чинь нөгөө бид нар нөгөө нэг Word документ дотор ингээд өнөөдрийнхөө ингээд юмнуудыг ингээд бичээд төлөвлөө хийчихдээ штэ. Өнөөдрийнхөө ажлыг. За тэгэнгүүтээ тэр ажил болчлоо гэх юм бол дээд диск руугаа хуулдаг да. Тэгсэн чинь тэр завсрын одоо ухамсар гэд одоо би яг тэгж нэрлэж юм л та. Тэр ухамсар чинь таныг унтаж байхад хүний тарих ерөөс унтахгүй. Таныг унтаж байхад өдөр болсон процесс төр таагүй мэдрэмж, таатай мэдрэмж чинь даалт ухамсар руу чи хийж идэг. Тийм учраас бид нар 20 жил, 30 жил, 40 жил амьдрахад шууд ингээл өдөржингөө стресстэж ирчээл сэтгэл санаагаа сайхан болохгүй одоо унтаад ах юм бол нөгөө бүх таагүй мэдрэмжүүдийг чинь даалт ухамсар руу чинь зөвхөн тэгээд маргааш нүглөөс өглөөд би одоо таны тухай ингээд аягүй сөрөг сэтгэл авчлаа гэж бодъё л доо. Тэгээд би тэр чигээрээ ямар нэгэн эрүүлэхгүй эсвэл тэрийг одоо ямар нэгэн аргунууд зөндөө арга башд бясалгал хийж болно, йог хийж болно, яадгийн одоо янз янзын одоо өөрийгөө засах юмнууд. Тэрийг хийхгүй унтаад өгөх юм бол таны тухай таагүй мэдээлэл миний даалт ухамсарт орчин. Тэгээд тэр маргааш өглөө босноос хойш жаргаа гэдэг чинь нэг тийм л хүн байсан да гэд тэрийг насан туршид хийж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний даалт ухамсар яагаад
би 20 жилийн өмнө шарах авчаа яваад байгаа юм гэхээр тэрийг тухайн үедээ даалт ухамсарлуугаа шийдтсэн. Мэдхгүй би өөрөө мэдээгүй. Тэгээд 20 жилийн дараа нөгөөтг нь намайг удирдаастай. Тэнгүүд би магадгүй тийм зэрэг сүгтэл аваад унтчаад 20 жилийн дараа тантай таарлахдаа тэр даалт ухамсараас нөгөөтгөө дуудаа гаргаад ирэн санах огоор фан. Тийм манай монголчууд нэг орондоо бүү үйл гэдэг шүү дээ. Тэр чих хүчтэй байсан юм бэл. Харин тийм тийм. Яг тэгэхээр таны сайн завсрын ухамсар гэж ярьлаа шүү дээ. Биднэрт ингээд нэг хоёр ухамсар байгаа. Тэрний нэг нь ил ухамсар, нөгөөх нь даалт ухамсар. За яг би бол даалт ухамсар гэдэг энэ үг ер нь жоохон буруу орчуулга байна гэж боддог. Subconscious mind гэдгийг чинь даалт ухамсар гэдэг. Одоо арын даалт гэл. Би бол бүтээгч ухамсар, их ухамсар гэж нэрлэх хэрэгтэй байсан байна гэж боддог. Тэр даалт ухамсар руу ямар нэгэн мэдээллийг оруулчихад тэр бүтээгч ухамсар яг тэр мэдээллийн дагуу бидний амьдралыг бүтээгээд байгаа. Тийм, яг үнэ. Тэгээд тэр даалт ухамсар руу зөөж оруулдаг гэдэг завсрын ухамсар гэдэг та сая ярьлаа. Тэр завсрын ухамсар гэдэг нь яг тэр нэг зүүрмэг байх байдал. Яг унтчихад зүүрмэг байх байдал. Тэгээд би одоо манай сургалтынхандаа хамгийн түрүүнд ингэ зөвлөдөг байхгүй юу. За ядаж хүүхдтэй байж тээ. Ороо ингээд нэг жоохон муудалцчихдаг шүү дээ хүүхдтэйгээ загнадаг ч юм уу те. Хүүхд ингээд ууран аваад унтах гэдэг байхгүй юу. Аав ээжтэй ууртайгаа. Яг тэр момент бол даалт ухамсарлуугаас жинхэнэ хор аваачиж зөөвөрлж байгаа тийм юм байл. Тэгээд тэрийг манай монголчууд мэдчихсэн учраас орой хэрэлдэж болохгүй. Орой шин хүүхдийг айлгаж болохгүй. Орой харанхуй бүрэнхий болсон хойно тэгээ хэрүүл хараал ийм гадуур дотор битий тэнэ. Тэгээд нөгөө юу яа орондоо битгий уйлаа гэж ингэж хэлдэг байсан чинь тэр хүчрхэг бүтээгч ухамсарлуугаан өдөр болсон үйл явдлаа аваад тэгээд очих гээд штэ. Тэгэнгүүт нь тэрэн дээр нэг жоохон зааг ялгаа орой ядаад би тийм хийгээд ийм бас их хүчрхтэй байсан байж шүү гэж бодож ирсэн. Энэ нөгөө даалт ухамсар гэдгийг болохоор таны хэлж байгаа бол яг зөв нөгөө нэг психоанализ одоо Зигмунд Фрейдийн үндэслэн даалт ухамсар бас олон юм ундаг эрдэмтэд ингэж энэ юмыг судлаад гаргаж ирсэн билээ. Тэгээд ер нь бол яг таны ярьж байгаа бүр яг үндэстэй. Тэгээд тэр даалт ухамсар гэдэг нэрсэн байна л да. Үндэстэй биш энэ чинь үнэн багхгүй. Үнэн тийм. Бүх цаг үеийн эрдэмтэн мэрэгдийн сургаалаар батлагддаг байхгүй юу. Одоо манай Чингис хаан гэхэд те сэтгэлийн хүчээр мянгыг ялнаа, биеийн хүчээр ганцыг ялнаа л гэж байгаа зү. Сэтгэлийн эзэмдвэл тэр бие хаа алдах вэ гэж хэлсэн байгаа зү. Бурхан Будда нөгөө ганжуур данжуур судар мудар чинь тэгэл сэтгэлийн л тухай шүү дээ. Тэрсэн ганжуур данжуур судар Бурхан Буддагийн судар ингээл харах юм бол хамгийн ихэнд нь байгаа сэтгэл бүгдийг бүтээмөө. Тэр үед чинь ил даалт ухамсар гэсэн юм байхгүй. Ингэж ялгаж заагалж нэр томьёо өгөөгүй. Зүгээр л сэтгэл гэдгээр сэтгэл өртөж залмуу. Сэтгэл үүсгэн бүтээмөө гэдэг. Тий. Нөгөө саяын яриан дээр болохоор тэр Фрейд гээд одоо тэр психоанализийн тэр эрдэмтэн болохоор 18 дугаар зуунд энэ даалт ухамсарын тухай ингэж судалж гаргасан гэдэг. Миний бодлоор бол монголчууд тэр эрт үеэс энийг мэддэг байсан. Хийдэг байсан гэж байна. Тэр яг таны яриад байгаа тэр даалт ухамсарыг нөгөө ингэж үздэг байхгүй нөгөө тэр Фрейдийн сэтгэл зүйн онолоор болохоор өчигдөр чинь чамайг өнөөдөр өдөртнө гэж үздэг байхгүй. Тэр яг таны ярьж байгаа яг цов нийцэж байгаа. Чиний өнгөрсөн цаг чинь өнөөдрийг чи өдөртнө гэдэг. Тэгэхээр тэр чинь даалт ухамсар чинь юу хийцэн тэр чинь л өнөөдөр тий. Өдөртөө л байж байгаа гэсэн үг. Яг үү. Тий. Тэгвэл маргааш шиг юу өдөртөх вэ? Өнөөдөр л үү. Тэгээ энэ чинь нөгөө үлийн үрийн онолтойгоо бас таарчдаг. Тийм яг үнэ тий. Өнөөдөр чи юу тарина? Маргааш чи түүнийгээ хураана гэдэг чинь сэтгэл зүй дээр буухаараа тийм Фрейд хор. Би нөгөө нэг үгэнд маш их итгэдэг хэрэг үнд айгу дуртай. Бодлоо цэгнэ, үг олно, үгээ цэгнэ, үйлдэл олно, үйлдлийн цэгнэ, зуршил олно, зуршлаа цэгнэ, тэ араншин болно, араншингаа цэгнэ, амьдрал олно гэж байгаа. Би бол ховзьяа олно, тэ. Энэ бол бүр туйлын үнэ гэж үздэг. Тийм шүү. Тэгэхээр нөгөө түрүү бит хоёр нэг хальт дурдаад өнгөрсөн. Монголчууд нийгмийн айгүй их ингээд шүмжилж байна гээд зөв талаас нь харах юм бол би нэг юм үг сонсч ирсэн. Ийм халуун эрчимтэй одоо тийм амьд цэргэг ард түмэн их шүмжлэмтгий байдаг. За тэр чинь өөрийгөө гоё зөвтгөж байгаас гоё зөвтгөл байна. Нөгөө талаар бид нар нөгөө нэг ийм
хүмүүсээс болоод одоо энэ үнэт зүйлүүдэд айгүй шүүмжилж байна. Тэгээд би тэр нөгөө шүүмжлэлийг бол яг хөө мэдээж хүмүүс таны хэлдгээр сайхан болохгүй, засаж сайжруулахгаа шүүмжилж байгаа. Тэгэхдээ шүүмжил гэдэг бол нэлээ их ингэж бид нар нэлээ ширүүнээр шүүмжилдэж штэ. Тэгэхээр би олон хүмүүсийн шүүмжлэл энэ сөрөг айгүй их эрчмийг бүтээдэг гэж боддог байхгүй. Тэгээд нөгөө засаж сайжруулахаасаа илүү дордуулаад тэгэхээр нөгөө нэг бас зүү зохистой шүүмжилж авахгүй л те юм болгоно л ингээл төр гэж шүүмжлээд энэ төрийн чинь хэдэн хүн л одоо удирдах байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө илүү тэр Монгол гэдэг юмныхаа дархлаараа үнэт зүйл рүү хитрхи их ингээд сөрөг энерги ингээд бөөгнөрүүлж байгаа шидэд ахаар бид бас нэг дотор уучраа алах байгаа юм болов. Ер нь бол тэр нэг юм үгийн хүч, тэр бодлын хүч гэдэг бол бас аюултай те. Гэтэл эсэргээрээ олон хүмүүс сууж байгаа залбирал хийхээр энэ нөгөө нэг маш том юм эерэг энерги бид нар ингээд нөгөө бүтээгээд идэв штэ. Тэгэхээр нөгөө нэг монголчууд илүү шүүмжлэхээс илүү бас нөгөө болохгүй байгаа юмны төлөө залбирдаг байсан штэ. Одоо юмд болж өгөхгүй болвол одоо залбираа те сайн сайхан болоо гэдэг. Нөгөө шүүмжлэлий чинь бас ингээд нөгөө дан ингээд шүүмжлээд байхаас илүү болохгүй байгаа юмыг залбирч бас болох юм аа те. Эерэг талаас нь одоо энэ одоо юу гэдэг төр засаг маань үнэхээр болохгүй байгаа бол төр болохгүй байнахаас илүү төр засан маань сайн сайхан болоосэй гэд яагаад бас залбирч болохгүй юм тий. Бас ингэж хувийн амьдралд ч гэсэн ингэж болно штэ тий. Одоо манай эмээ их ухаантай хүн байсан. Ингэдэг байсан штэ нөгөө хүүхдүүдэд загнадгүй одоо олон хүүхдтэй хүмүүс чинь нэг айлт нэг болохгүй өнтер хүүхд байж таг усан цаанаасаа тэнгүү тэр хүүхдэд буруутгах загнадгүй тэр хүүхдэд дандаа өрөөд ингээд ер нь болж бүтэхгүй жоохон яваад ахаар ингээд загинж хараадгүй дандаа өрөөдөг сайн сайхан яваасай тийм болоосай те миний өвч нь тэгнэ гэл ингээд тэрийг би айгүй харж үзсэн. Тэгээд би буруу зүйлийг заавал шүүмжилж биш залбирч те өрөөж тэнгэртээ даатгаад бас сайжруулж бас болох юм аа гэж ойлгоод байгаа шин. Яг зөв тий. Тий одоо бит хоёрын нөгөө шүүмжлэлийн сэдэв маань явсаар байгаад үгийн энерги ерөөл амны бэлэг болж өрөх гэдэг тийм. Үнэхээр шүүмжлэлийг та бүхэн тэр нэгдсэн саналтай бол би 100% санал нэг байгаа. Дахиад бүр хэлмээр байна. Үзэгчдтэй ч гэсэн дахиад хэлмээр байна. Шүүмжлэлийг эргээр нь хүлээж авч чадах юм бол тэрэн шиг сайн засарч хөгжих тийм алтан боломж бол үнэндээ байхгүй. Гэхдээ бид нэр ихэнхдээ тэгдэггүй. Шүүмжлэлийг өгөхдөө маш их бухимдал ийм сөрөг энергитэй хамт өгдөг тий. Сөрөг энергиэр өгчөж байгаа байхгүй юу? Хэдий тэр сөрөг энерги бол энэ хавьяас гарч байгаа. Ууг цаад мөн чанар нь бол эерэг байгаа. Нөгөө тий суур нөгөө хүнийгээ гоё болгох гэж. Тий тэр эерэг мөн чанараа сөрөг эрчмээр аваачаад ингээс чиста тэгээд байна хаашаа. Тэгэл та бүхэн түрүүний ярьсан шиг хувь хүн рүү хандаад гачи юм чинь гэж ирээл та. Тэ өстө макачаад оничод гэл яваад байгаа шүү дээ цаашаа бол. Тэг ийм сөрөг эрчим шингээж тэр эерэг тэр хүнийг сайжруулах гэж байгаа сайхан санаагаа сөрөг эрчмээр ингэж шүүмжлэх юм болчоо манайхан тий. Тэгээд бусдаас одоо шүүмжлэлийг авахдаа тэр сөрөг эрчмийг ингээд зайлуулж хагаад цаана нь энэ хүн намайг хувиргаад авах. Тий яг үнэ хувиргаад ямар сайнаар энэ хүн намайг сайжруулах гэдэг нь гэдгийг нь олж хардаг болчоо. Ингэж хувиргаж хүлээж авдаг болчих юм бол бид нэр их сайхан болчих гээд байгаа юм байна шиг байна гэдгийг ингээд хоёлаа өгүүлчих гэж бодож байна. Тэгээ ер нь бол юу юм бэ лээ? Шүүмжлэл гэдэг зүйлийг өгөхдөө нэг хоёр зүйл анхаарад авахдаа нэг хоёр зүйл анхаарах юм бэ лээ. Тэр нь өгөхдөө бол хамгийн түрүүнд та бүхэн ярьсан шиг яг тэр хүний төлөө хэлж байгаа шүү дээ. Сайжруулах гэж хэлж байгаа шүү дээ. Тэрийгэ мартахгүй. Уг нь тэр хүний нөгөө сайн сайхны төлөө хэлж байгаа. Яг тэр нөгөө анхныхаа бодлоор сэтгэлээр л явуулах хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ. Тэгэхгүй дунд нь ингээд өөрийнхөө уур бухимдлыг нийлүүлчихэр чи тэр чинь нөгөө болохоо ячж байгаа. Тэгэхээр анхны тэр сайжруулах гэсэн санаагаа мартахгүй тэрэндээ тэр уур бухимдлын энергийг аль бол холихгүйгээр ингээд тэр хүн рүүгээ ингээд шүүмжлэлийг сайжруулах тэр хүний төлөө гэсэн санаагаар шүүмжлээд тэгээд шүүмжлэхдээ тэр хүний хувь хүний янз бүрийн юм руу хандахгүйгээр ингэж шүүмжлэлийг те сайжруулах сэтгэлээр өгчээвэл одоо сайн байна гэж. Нөгөөх нь бол хоёр дахь нь те хоёр дахь нь бол яаж өгвөл зүгээр вэ гэхээр
таны дөрөвний хэлсэн яжилж өгвөл бас их зүгээр байна. Удаан байгаа хүнийг ямар хурдан хүн бэ эерэг болоод эерэг бол манай уламжлалт Монголынхоо энэ соёлоос авчгаад мөн дээр нь бол хоёрт нь юу хийх хэрэгтэй байна гэхээр нөгөө үйлдэл хийх гэж хэлэх юм уу тэр эерэг санаагаа бас хэлж за сайжрах тэр боломжийг дурдж. Дахиндаа удаан байн чигээд ах биш гялс ингээ хийчихвэл аав нэстэй баярлах гэдэг аахгүй ч гэдэг юм уу те. Нэг ийм засрах сайжрах тэр боломжийг шүүмжлэхтэй дагуулж хавсаргаж өгч ивэл нөгөө хүн чинь бас эргээр хүлээж авах боломж нь ингээд бүртгэх гэдэг шүү те. Тэгээ хувь хүн рүү нь хандаж бүр шүүмжлээрээ гэд гуравт нь хэлж юм байна. Дөрөвт нь яг сайжрах боломжийг нь дурдж ийм болчулч сайн болох гэдэг штэ гэдгийг хэлж өгч шүүмжилж ивэл сайн байх гэдэг нь манайхаа. Ямар үг хэрэг. За шүүмжил өгөхдөө шүү дээ энэ чинь тийм ээ. Харин шүүмжлэлийг хүлээж авахтаа бас нэг зүйлүүд анхаарах юм байна гэж бодож байна. Нэг нь бол тэр хүн таны төлөө, таныг сайжруулахын төлөө шүүмжлэл байгаа шүү. Тэр хүн таныг сайжруулах гээд байгаа шүү гэдгийг нь бүү мартаарай гэж. Хоёрт нь бол байна шүү дээ. Шүүмжлэл бол маш ашигтай зүйл байдаг шүү гэдгийг та хязгаарч бүү мартаарай. Та өсөж хөгжих сайхан болох боломж шүү. За гуравт нь бол байна шүү дээ шүүмжлэлийг хүлээж авахдаа танд сэтгэлийн шарах байвал та шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй. Бүр бага насны одоо энэ буруутгалын шийтгэлийн айдас хамгаалагдаагүй ийм айдас бас их байд юм байна лээ бага наснд. Тэгэхээр өөрийгөө нөгөө шүүмжлэл авангууд өөрийгөө хамгаалах гэдэг дайрд юм байлээ. Би тэгээгүй, би ингээгүй, чи юу яриад байгаа ингээд тэр эрүүл ухаанаас илүү тэр хамгаалтын механизм аюу хүчтэй ажиллаад зөрүүлж нөгөө хүнээ буруутгах гэдэг ингээд зүтгэждэг юм байл. Ерөөсө гэр бүлийн харилцаа тэгэл энэ нийгэмд энэ шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй байгаа байтал шүүмжлэлийг хүлээж авч өгч чадахгүй байгаа байтал авч чадахгүй байгаа байтал энэ хоёр бол гэр бүлийн асар том зөрчлийг үүсгэх юм байна да гэдгийг одоо ингээд ажигладаг байхгүй юу. Ер нь амнаасаа хүн үг гарахтаа айгу бодож гарахтаа манай монголчууд ерөөсө сүүлийн үед нэг тийм үгийн утга ерөөсө ойлгох байсан гэж би боддог. Үгийн утгыг ерөөсө гэж боддоггүй. Тэгээд нөгөө утгыг боддоггүй учраас хүн рүү ингээд шууд ингээд хэлдэг. Тэгээд нөгөө түрүү тань хэлсэн штэ шүүмжлэлийг хүмүүсийн дэргэд битгий хүнийг шүүмжлээрээ. За тийм тэр чинь бас мартцсан байж одоо. Өөрт нь зөвхөн дахиад нэмэх юм байна те. Шүүмжлэлийг өгөхдөө дөрөв хэлсэн одоо тавтах нь хэлэх юм байна. Олонний өмнө шүүмжлэхгүй шүү. Манайхаа яг хувь хүнд нь шүүмжлэх юм байна шүү гэж. Одоо таны яриад байгаа тэр хамгаалт гэдэг чинь сэтгэл зүйд эгогийн хамгаалт гэдэг байхгүй. Тэр нөгөө буцааж янз янзын хариу үйлдэл үзүүлдэг нь бүр айгүй олон төрөлтэй. Үгүй гэд булцдаг байна. Өөр нь буцаад дайрдаг. Энд чинь нөгөө нэг тэр хүнийхээ нөгөө юунаас болоод өөр байдаг байхгүй. Тэр нь бол яг хүн болгонд л илэрнэ. Шүүмжил дотор бүр өөрийн шүүмж гэж идэг юм байдаг байхгүй. Өөрийн шүүмж. Ялангуяа уран бүтээлч хүмүүс өөрийн шүүмжтэй байх хэрэгтэй. Нэг ингээ бүтээл хийчээд эсвэл нэг юм хийчээд би ч мундаг байх шүү гэж биш. Хоёр хөлтөө тий толгойтой олвол хүнд өөрийн шүүмж байх хэрэгтэй. Тэрийг заавалчгүй төрүүлээд хүнээс аваад тий алдаагаа засах гэж байгаа хүнээс аваад эмзэглэж хямрахаасаа илүү хүн шүүмжлэхээс өмнө өөрийгөө шүүмжлээ сурчих хэрэгтэй байхгүй. Би чи өөр нь дандаа ажилласаа хоцордог шүү. Би ч одоо хаяа ингээ ажиллаа таслаа арх хуучаад байгаа штэ. Үнэн штэ энэ би үнэн гэд ингээд за бүр засгаа болилтэй. Өөрийнхөө үнэнтэй бас эвлэрээд өөрийгөө шүүмжилж сурах нь айгүй чухал. Манай хүүхнүүд бол өөрийгөө айгүй шүүмжилж би өстэй айгүй тарган бай. Тэр тал дээр бол айгүй сайн юм байна. Айгүй сайн штэ. Тэгтээ дандаа хэтрүүлдэг байхгүй. Тэгтээ нөгөө бас нэг айгүй юм байгаа. Өөрийгөө шүүмжлэхдээ өөрийнхөө үнэнтэй эвлэрэх биш нүүр толно гэхээс өөрийгөө бүр ингээд зүхээ доош нийж болохгүй. Энэ нөгөө нэг одоо монголчууд ч юм уу юундаа үздэг байхгүй. Сүнс гомдно гэдэг байхгүй. Хөөе сүнсээ гомдоод л бас өөрийгөө шүүмжилж болохгүй. Ер нь ямар ч юм хэмжээ хязгаартай штэ. Тэ. За тэгэхээр шүүмжлэлийг авахтаа болвол бас тэр хүн ортой хэлж гэнэ үгүй юу гэдгийг те шинжиж өөр дээрээ өөрийгөө шүүж ингэж бас хүлээж авах юм байна. За бүр өөрийгөө шүүж байгаа нэ гэд бүр өөрийгөө доош нэгээд те би өстэй бүтэхгүй юм байна гэд ингээд готарч. Сүнсээ гомдоож бас болохгүй юм байна гэж. Тэгэд эцсийн дүндээ дахиад бас нэг юм нэмчихэд шүүмжлэлийг хүлээж авахгүй байж бас та болох юм шүү дээ.
тэр хүн өөрийнхөө бодлыг л хэлж байгаа шүү дээ. Тэр хүн тэр өөрийнхөө харсан үнцгийг хэлж байгаа. Тэр хэлж байгаа үг бодож байгаа бодол нь тэр хүний бодол болохоос биш таних биш. Тэгэхээр та өөрийнхөө байр суурийг хамгаалж үгүй би энүүгээрээ хийн зөрөгтэй байж бас болох эрх нь болно. Танд байгаа. Одоо нөгөө нэг ганц шүүмжээс гадна хүн ингээд тань руу дайрах, загнах, харах хэрэг янз янз юм байна шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс бүр тэр сөрөг энергийг гэ бүгдийг өөр дөр авчдаг байхгүй юу? Энэ дээр нэг том ойлголт гарч ирнэ. Одоо миний бүр хүмүүст хэлхийг хүсдэг юм болохоор хүлээн зөвшөөрөх гэдэг асар том сэтгэл зүйн одоо тийм дархлаа ухаан хүмүүст жоохон дутаад байна гэж боддог. Хүлээн зөвшөөрөх. За одоо ингээд юу гэдэг юм нэг одоо та жишээ намайг ингээд шүүмжлээ загналаа гэхэд би тэр одоо энэ ер нь бол үгүй юм сөрөг энерги ирж ш над руу тэрийг ингээд шууд би өөр дөрөө ингээд хүлээж авах чинь надад л хортой штэ би л зовоо штэ эцээ тэгэхээр зэрэг за яах вэ энэ хүн ууртай байсан байгаа энэ хүн тийм байсан байгаа энэ нөгөө хаалт хийж байгаа байхгүй ингээд баахан юм нэг үгийн амар айхтар сөрөг энерги ирж байна би тэрийг хүлээж аваад зүрхөө өвтгөө болохгүй штэ тэнгуут ингээ хан хий тэр ханыг яаж хийх вэгээр нөгөө хүн рүү довтолж болохгүй те хоёр ууртай хүн нэг рүүгээ хашгирвал заяа хэнийгээ ч үгийг сонсохгүй ууралсны эсрэг уурлахад улам их уур гарах хэрэг гарна тэгэхээр зэрэг сууж агаад за яах вэ энэ хүн аваад за энэ хүний л бодол яг таны хэлж байгаа энэ хүний л бодол гэхдээ энэ хүний бодол энэ хүн яг намайг тэгж боддог л юм ээ би тэгтээ тийм хүн биш шүү дээ за яг энэ тэгэл цаг хугацааны юм гээд нөгөө өөрийгөө суучлах юм хэрэгтэй тэгээд нөгөө өөрийгөө одоо манайхт нөгөө нэг ингээд шүүмж бас яагаад нөгөө буруу яваад одоо чинь миний хэлээд байгаа тэр алдааг нь биш те одоо нэг гаргасан тэр нэг ажил дээр гаргасан алдааг нь биш ингээд босод юм руу нэг дээр товтол шүүмжлээд нэхэр тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байхгүй юу тэр хүн одоо нэг юм жоохон махлаг байсан чинь одоо шүмжилж байгаа хүн туранхаа одоо айгуу сөрх ингээ бие юм ярьчилдаг те фитнес мэдст явдаг байж болно штэ. Гэтэл нөгөө хүн хажууд нь байгаа хүн нь ерөөсөө ингээ өөр шиг нь байхгүй байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хгүй. Тэгээд нөгөө юм руу ингээ довтолж эхэлнэ. Чи ямар их идтiin те. Чи өөр нь орой хоол идэж болохгүй. Би орой хоол идэхгүй байхад чи идээд байгаа болохоор тархлаад байна. Энэ яаж ийн гэхээр тэр хүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хгүй. Тэгээд яг үндэ шүмжилж байгааз чи бити орой хоол ид. Чи орой хоол идэхээр л чи тархлаад байна шүү дээ. Чи муухай өөрөө хандаад нөгөө шүмжлэж доромжлуулах ч юм шүү дээ. Үгүй энэ нөгөө нэг буруу тал яваад байгаа. Тэнгүүт тэр хүн магадгүй одоо юу гэдгийг фитнес явах боломжгүй байж болно шүү дээ. Үгүй тэр хүнд бүр турах сонирхолгүй байж болно шүү дээ. Яагаад заавал тэр шүмжилж байгаа эмэгтэй шиг те одоо эрэгтэй шиг ч юм уу те турах байх хэрэгтэй юм те. Тэгэхээр нөгөө нэг хүнийг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг нэг ийм том ойлголт байгаа. Энэнийг бас зүгээр хүлээн зөвшөөрөөд тэгж эмзэглэхгүй хүлээж авах тухай юм ярих гэдэг шүү дээ. Тэр хүний л үг хэлж байгаа үг за яах вэ тийм л байгаа биз гэд нэг жоо уужууч гэж хэлдэг. Яг үнэ уужуу. Тэгэхгүй бол ирсэн бүх сөрөг энергийг өөр төр хүлээж аваад эмзэглээ. Хэцүү шүү дээ. Тэгэхээр ч одоо дийлэхгүй шүү дээ. За тэгээд шүүмжлэл бол хүлээж авч чаддаг хүнтэй асар их ашиг өгөөжийг өгж гин. Хүлээж буцаж бусдад өгж чаддаг хүнд эвтэйхэн зүйтэйгээр ингэж өгж чадах юм бол тэр хүмүүсийг хөгжүүлэх алтан боломж байна. За хамгийн сүүлд нь бит хоёрын сүүлийн ярьсан дээр бол одоо хүлээн зөвшөөрч тэгээ өөжөө ухаанаар ингээд бас хүлээж авч болохоор байна. Ер нь бол шүүмжилж байгаа тэр зүйл чинь өөрөө чинь биш ихэнхдээ л тэр ажлыг ч юм уу ямар нэгэнтэй танаас тусдаа нэг зүйлийг шүүмжилж ийж шүү гэдгийг бас санчвал зүгээр юм байна л да. Одоо би нэг хоол хийсэн чинь миний хоолыг хүн шүүмжилж болно шүү дээ тий. Тэгэнгүүт бид нар ихэнхдээ яадаг вэ гэхээр намайг шүүмжилж яах гэж хүлээж аваад чи өөрөө ямар өөдтэй хоол хийж ийсэн чиний сайхан хоол хийдэг шаарсан юм байд ингээд явцдаг шүү дээ. Баг дугуй эд мэдээ тий. Дугуй идчихгүй ч хүн хоол игээд өгсөн их юм гээ. Тэгэхээр намайг шүүмжлээг байхгүй да тэр хүн чинь тий. Энэ дээр байгаа энэ хоолыг л шүүмжилж шүү дээ. Ер нь бол тэр шүүмжлээд байгаа тэр юм чинь нэг удаагийнх байх байхгүй юу? Багтлал та насан туршдаа одоо муухай хоол хийсэн гэсэн үг биш аахгүй. Зүгээр л тэр удаа магадгүй нөгөө хүн дандаа гоё хоол мэддэг гэж нэг удаа муухай хоол ичингүүтээ ингээд чи одоо ямар муухай хоол гэж байж болох байхгүй. Тэгэхээр нөгөө шүүмжлүүлж байгаа хүн маань маш
уужуу тий. ухаанаар л хандахгүй болвол тэр танаас тусдаа тэр зүйлийг шүүмжилж байгаа шүү. Би одоо бас ажлынхан дээрээ бас ингээд юу яах гээд тийм соёл нэвтрүүлэх гээд оролдож байгаа бид нэр. Тэгээд ингэж намайг шүүмжлээ, та нар намайг шүүмжил. Намайг шүүмжлэхдээ миний хийсэн ажлыг ингээд шүүмжил, миний хийсэн подкастыг та нар шүүмжил. Та нар энэ ширээ бит хоёр тусдаа байгаа үстэй, бит хоёр тусдаа байгаа үстэй. Энэ ширээг шүүмжлэхэд одоо бүрэн хамаагүй яаж шүүмжилсэн болно үстэй. Тэрэн шиг миний подкастыг шүүмжилж яхад би одоо тэр подкастаас тусдаа гэдгээ би ингэж ойлгож ухамсарлаж хүлээж авч чаднаа. Ширээг шүүмжилж байгаа шигээр л би хөндлөнгийн юм надаас тусдаа зүйлийг шүүмжилж ийн гэдэг утгаар нь би ингэж хөнгөө хүлээж авнаа. Тэгээ та нар ингэ шүүмжилдэ гэдэг би. Тийм шүү дээ. Одоо жаргаа гээд хувь хүн байна. Подкастын хувьд бол ингээд бүтээл байгаа байхгүй контент тий. Та энэ подкастын хувьд зөвхөн хөтлөгч нь байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүтээл чинь ийм байна, муухай байна, сайхан байна, урт байна, нуршуу байна гэх байж болно шүү дээ. Гэхдээ одоо таныг юу гэдэг яагаад тийм жижигхэн үсээ дандаа ингээ ургуулсан, урт үстэй гар мар гэдэг чи өөрөө буруу болоо явчин тий. Одоо шүүмжил. Тэгэхээр эцсийн дүндээ нэг иймэрхүү юм байна. Шүүмжлэлийг бүгдээрээ гоёор эргээр хүлээж авъя. Яг жинхэнэ тэр сайжруулах гэж байгаа санаагаар нь хайраар нь хүлээж авч хайраар нь бас өгч тий хайраар нь бас өгье илгээдэг дүгнэлттэй л хоёлаа болж ах шиг байна. Тэгээ шүүмжлэлийг өгөхдөө тэр үгийн бас бодохоор юм байна гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгээд тэр сэдэв маань бол амны бэлэг гэж хоёлаа бас дараа нь бараг тусад нэрмэр ч юм уу. Тийм дээ амны одоо тань амны бэлэг чиглэлээр асуулт яриа байна. Би ч одоо танаар асуулт болохгүй өөрөө л баахан ярьчих. Би харин бараг танаас асуулт асуух чи өөрөө ярьсаар бүр таарчлаа. Танаас би асууя гэж бодоод идэх юм аа. Гэхдээ яг би тэр ярьж байгаа сэдвээс жоохон хөндлөн л дөө. Би нөгөө ингэж боддог байхгүй юу. Одоо нөгөө нэг битэрийн ингээ шүүмжил авах хөвгт тухай ярьж штэ. Хүн болгонд ийм сэтгэлийн хил хязгаар дархлаа. Бид нар ч одоо дархлаагаа биеийн дархлаа дэмжихээр витамин С мэ үгүй магний цайр юу ч уугаад байгаа юм та. Тэгэл одоо өвөл болохоор нөгөө дархлаагаа дэмжихээр аацтай адууны махтай шүлмүүлгээд идэн штэ. Хүн сэтгэлийн дархлаатай байх хэвээр. Тэгжээч тэр шүүмжлийг чи хүлээж авч чадна тий. Янз янзын амьдрал юм чи янз янзын бэрхшээл зовлон одоо дутагдал гачигдал их л юм болно штэ бидний амьдрал чинь тэгэл хаагцал махцал гээд. Тэгэхээр энэ бүхэнд бэлэн байх, унахгүй байх, нурахгүй байх одоо хэмжээ хязгаар нь, хил хязгаар нь сэтгэлийн дархлаа юм болов уу гэж би бодоод байгаа. Тэгэхээр яг нэг бас та надад болоод хүмүүст сэтгэлийн дархлаатай байгаа эсгээ яаж мэдхий? Сэтгэлийн дархлаа гэдэг чи яг юу юм? Тэ тэрийг дархлаатай юм уу, дархлаагүй хүн юм аа гэдэг бид нар яаж мэдх юм бэ гэдэг асуулт асуумаар байна л да. Тий. Одоо энэ чинь нөгөө хил хязгаар гэж нэг юм энэ дээр яригдана. Ер нь манай монголчууд энэ хувийн хил хязгаараа ердөө барьж чаддаг арт юм билий. Тэгээ тэр нь бас л нөгөө хүүхдүүдээ бид нэр хүмүүжүүлж байгаа тэр байдлаас хамааралтай. Хүүхэд ингээд европчууд яаж хүмүүжүүлж яах гэхэд шүү дээ. Европчууд ингээд хүүхэд нь уцаараа тоглоод ингээд суугаад байна гэж бодъё. Тэгэхэд Европ аав ээжүүд очиод хүүхдээсээ та миний хөө те уучлаарай тоглохоон төр зогсчоод тэгээд аав нь ингээд ээж нь хоол хийх гээд байгаамаа. Чи ээжийнхээ хоол хийхин ажил тусалж өгч болох уу гэж асуув. Нөгөө хүний эрх гэдэг нэг юм чинь тэгж хэрэгжээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхэд нь уучлаарай ээжээ би тоглоомоор байна гэх юм бол окей тэгвэл уучлаарай тоглолтоо ээж нь хоолоо хийчихье. Ийм их. Тэгтээ тэн дээр бас хязгаар тавина. За та тэгвэл 30 минут тоглоод хоолоо идэхэд ширээн дээр ирж суугаарай гэдэг ч юм уу тийм. Дарааны даалгавраа бас хамт өгнө шүү дээ. Тиймэрхүү байдлаар харьцдаг. Гэтэл манай эцэг эхчүүд болохоор ааш өө юу игээ суугаад байгаа зүгээр суугаад болж байна. Хүүэнд 3 4 хоол гэдэг чи хурдан хүрээдэг чи гээл те. Юу тэр хүүхэд өөртөө бол тэр чинь яг ингэж гоё сонирхолтой юм хийж байгаа шүү дээ. Тэр нь ямар ч хамаа байхгүй. Шууд ингээл аваачаал өөрийнхөө юм. Тэгээ нэг ийм хүмүүжил соёлын уламжлалаас болоод бидний ерөнхий ингээд нэг арын шин зам маань тэр маш их юм хутгалтдаг сонин юм соёлтой болчихдог. Тэр нөгөө таны ярьсан дээр нэмээд хэлэхэд нөгөө нэг хүн хэлхээс нааш нөгөө нэг ингээд мэдэхгүй штэ. Хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш үг гэдэг штэ. Тэнгүүт манайхан ганц хүүхэд дээр биш заяа. Ялангуяа эхнэр нөхрүүд яадаг вэхээр нөгөө
тэр хүний бодлыг унших ёстой юм шиг ханддаг байхгүй. Тэгээд нөгөө яадаг вэ гэхээр одоо ингээд юу гэдгийг өөр юм хийгээд ах чинь дараа нь буруутгадаг байхгүй. Хэлэх ёстой штэ. Хэлэх ёстой. Хүн хэлээрээ л ойлголцсон штэ. Бусдаар тэнгүүтээ чи намайг ёстой. Одоо манайх ингэдэж шин ингээ чи намайг эмнэлэг твтж яхад эргээгүй штэ. Үгүй яаж тэр хүнийг эмнэлэг твцгийг өөр хэлэхгүй бол яаж мэдх юм бэ? Тэнгүүтээ ёстой нэр бит хоёрын 20 аваа болсон чи ёстой надад бэлэг өгөөгүй штэ. Үгүй тэр хүн чинь мартан штэ. Хүн чинь санахгүй байхгүй юу? Гэтэл юу тий чи надад ёстой тэгээгүй штэ, ингээгүй штэ гээ өнгөрсөн дараа нь буруутгаа чи намайг хоол хийж яхад чи зурагт үзээ суугаал байсан бицтэй гэд ингээд нөгөө хэрүүлээ алим эхэлдэг байхгүй юу? Эхлээд хэлэх ёстой. Би хоол хийх гэж байна. Та надад туслаач. Чи надад туслаач. Туслахгүй гэвэл дараагийнхаа юм ярьж болно шүү дээ. Тэгээд хүн айтайхан хэлж хахад хүн л юм чин те. Ингээд нөгөө анхаарал нь төвлөрсөн багт нь хажуугаар нь баах юм хийчээ. Тэгэхээр нөгөө манайх нэг айгүй хөрөн жишээнүүд идэв чинь нөгөө нөхөр нь ингээд зурагт үзээ төл бөмбөг үзэхээр эхнэр нь ингээд уурлаад ингээд хажуугаар нь шалаа угаагаа яваад идэв. Гэхдээ хоорондоо хэлээрээ ярьж болтгүй юм те. Нөгөө хэлээрээ ойлголц гэдэг чинь үнсэлцгийг хэлж байгаа юу гэдэг чинь биш аахгүй те. Хэлээрээ хэл амаараа ойлголц гэдэг үнсэлцгийг хэлж байгаа ёстой гэдэг нэг тийм хошишог яваадсан фэйсбүүк дээр. Үгүй хэл амаараа ойлголцно гэдэг чинь ярилцахыг хэлж байгаа байхгүй. Асуухыг хэлж байгаа. Манай монголчуудын жоохон тийм харилцааны жоохон одоо бид нар ч нөгөө нүүдэлчин болохоор ийм шаваарлаж амьдарч үзээгүй хүмүүс аахгүй. Яг ингээд энэ нөгөө нэг хүний харилцаа гэдэг юмд чинь байна штэ. Бидний нөгөө нүүд соёл одоо нийгмийн соёлын үр айгүй хамаардаг юм билэ. Тэнгүүтээ бид нар ч нөгөө тал дээр нэг нэгээрээ хониндоо яваад нэг нэгээрээ адууга хариулаад нөхөр нь адуундаа явчихна эхнэр нь гэртээ ажиллаа хийгээд нөгөө нэг их хэлээр ойлголцоод тахын байхгүй хөдөлмөр хуваартай. Тэнгүүт бид чинь танихгүй хэдэн хүн нэг зааланд ороод офис болгоо суугаар чинь ярилцаж сураагүй хүмүүс аахгүй. Хамгийн гол нь тэр эхнэр нөхөр хоёр чинь нэг байшинтай одоо ингээд баг заримдаа бол бизнес хийж байгаа хүмүүс 24 цаг хамт байна шүү дээ. Хамт бизнес. Тэгэхээр нөгөө ярилцаж сураагүй. Хэлээрээ ойлголцох чи ер нь нэг бол үнсэлцэх гэж ойлгосон. Нөгөө бол хэрэлдэх гэж ойлгосон биш үү? Яг үнэ. Тэгэхээр нөгөө нэг ер нь бас нэг ойлголцох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг энэ нөгөө нэг бас яг судалгаа талаасаа харахаар нөгөө нийгмийн харилцаа, хүмүүсийн хоорондын харилцаа ч бас нэг юм уюудад давдаг. Тэгээ бид нар нөгөө нэг эхлээд одоо хэлээрээ ойлголцохоор ямар ч үнсэлцээд бас сурсан. Монголчууд ч нөгөө яг бушуугаар ингэж амар хэлээрээ үнсэлцдэг байсан шүү дээ. Нөгөө хэл амар ойлголцоо бол үнсэлцээд бас сурж байгаа. Тэгээ одоо бол хэрэлдээ сурж байгаа. Тэ. Одоо дараа нь бол ярилцаж сурах аа. Тэ одоо удахгүй. Тэгтээ ярилцахын үндэс юусаа асуух байхгүй. Би бүр эхнэрүүдэд, нөхрүүдэд, ээж аав нарт асуу. Ажилтнуудад даргаасаа асуу. Нөгөө хүнээсээ найзаасаа асуу. Яасан? Би энэ зүгээр үү? Яаж вэ? Чи нэг таагүй харагдаад зүгээр үү? Ямар нэг юм тохиолдсон уу? Цайгаа уусан уу? Хоолоо идсэн үү? Сэтгэл санаа зүгээр үү? Зүгээр асуулт. Ерөөсөн ярилцъя гэвэл асуугал хэрэгтэй. Тэнгүүт нөгөө далдыг хардаг нөгөө нэг далаалан гэдэг шиг өнгөрсөн дараа чи тэгээгүй. Чи ингээгүй гэдэг. Би яг тийм буруутгал авцсанхгүй. Чи намайг эвлэг твцсэн чи эргээгүй. Би яар мэдэг байхгүй. Тэр хүнийг надад хэлээгүй юм чи. Тэгснэ хамгийн амар нэг ингэдэж штэ. Төрсөн өдрөө хэлээгүй ээжэж чи миний төрсөн өдрөөр баяр хүргээгүй. Банк тийм буруутгалд ордог. Юу гэсэн үг юм бэ? Хэлэлттэй тий. Энд чи ярилцгал хэлбэр байхгүй тий. Тийм байна. Тэгэхээр хэл амаараасаа ойлголцох юм байна манайх одоо хэлж явах юм байна тий. Тэгээ хэл амаараа хэрэлдэж биш одоо хэрэлдэж сурж байгаа юм байна. Тэгээд асууд сурыг гэдэг байгаа шүү. Асууд сурах юм байна. Хэрүүлэр бол дийлэхгүй гэдэг байгаа шүү. Хоёр хэрүүлэр дийлж байгаа нь хамгийн тэнэг нь дийлнэ. Ер нь бол нөгөө дийлж байгаа хүн хамгийн тэнэг нь дийлж байгаа хоёр хүнд ялагч байдгүй гэж байна шүү. Ялагч байдгүй. Дийлж байгаа нь хамгийн тэнэг нь гэдэг шиг тий. Тийм шүү. Тэгээ яг таны асуултанд хариулахад бол зүгээр бодогдож байгаа юм би одоо тийм л юм бодогдсон. Асуултны хариу соёлын хувьд бид нар нөгөө нэг юм хитрхи бие биенийхэн дээр эрх ашиг руу ингээд нэвтэрч орж гэж холилддог нэг тийм соёл байна. Ойлооч нэг дархлаа ярьж ирсэн тийм. Тий, дархлаа. Тэгэхээр ерөөсөө дархлаагүй ингээд одоо тий хил хязгаараа тогтоож чадахгүй ийм байдлаар ингээд хүмүүжил соёлд бас биднэрт ингээд байгаад байна. Дараа нь дээр нь юу хэлэх вэ гэхлээр би гэж яг хий юм бэ гэдгийг бүрэн танимаар юм бэл. Яг ямар асууя гэж бодож байна. За бүр ингээд бүдгийн хүн хаан руу ороод явах юм бол би гэдэг зүйлийг бүр тултлан эцэст нь ширхтлэн тань гэж байгаа. Тэр нөгөө хоосон чанар гэдэг юм руугаа явна.
хүүхдлээ тань гэж. Тэгээ хоосон чанар гэдэг юм руугаа явна. Чи одоо нэг гэгэрлийн мэдлэг рүү явна шүү дээ. Тэгээд би гэдгийн таниагүйгээр бид нэр энэ хорвоо ертөнцийн дээр яах гэж амьдарч байгаа юм бэ? Би ингээд нэг аз жаргалтай л амьдрах гал яваад байгаа шүү дээ хүн гэдэг амьд чинь. Тэгтэл бигийн таниагүй шүү дээ. Би гэж яг юу юм? Энийг махан бие юм уу? Бодол юм уу? Сэтгэл юм уу? Сүнс юм уу? Юу юм? Ингээд төрөл дамждаг гэх юм. Би урд төрөлдөө тийм байсан гэх юм. Тэгэхээр одоо сүнсэлч үү? Энэ махан биеийг бол сайхан амьдруулчих гэдэг. Тэгэхээр махан биеийг сайхан амьдруулах хэрэг байна уу? Би гэдэг чинь тэрний сүнс юм бол гэх мэтлэнгээр ингээд би гэдгийг бүр тултлан ширхтлэн таних тэр ухаан руу бол ингээд гүнзгий явдаг. Ухаан чинь буддийн ухаан шүү дээ. Хоосон чанар руугаа явна. За бид нар тэгж бүр гүн гүнзгий гэртлээ тэгж таних болий. Зүгээр энэ оршихуй ертөнцид ямар зоригтой ирсэн, ямар онцлогтой ирсэн, би гэж ер нь ямар ааш цантай нэг тийм нэг хувийн мөн чанартай тийм бэ гэдгээ илүү таниад мэдэх тусам хэл зааг хязгаар дархлаач нь харагдаж эхэлнэ. Үгүй би үгүй гэж хэлнэ. Окей гэж хэлнэ. Надад таалагдаж байна гэж хэлнэ, таалагдахгүй байна гэж хэлнэ. Яг энэ одоо зааг ялгаагаа таньж өөрийнхөө онцлогийг мэдээд эхлэхээр тэр дархлаа гэдэг юм чинь бий болж эхэлнэ л. Сэтгэлийн нөгөө дарахын хэл маань хаавар байгааг бид нар харж чадахгүй гэсэн үг шүү дээ. Зөв. Харж чадахгүй тий. Тэгээ өөрийгөө таниаг уучраас. Танаад уурхээр би чинь яг энэ хүртэл одоо чинь таны төрнөөс энэ хүртэл намайг шүмжлүүл би окей хүлээж авч чадах юм байна. Миний хэл энд байна. Энийг даваад миний хувь хүн рүү орох юм бол би хүлээж авч чадахгүй юм байна гэд нөгөө дарахын хэлний зурвас маань харагдана гэсэн үг байна тийм үү? Харин тийм л юм шиг л болоод байна. Харин тийм л юм шиг байна. Хамаагүй өнөөдрийн ингээд сэтгэл зүйн шийдлэх ухаан гэж ярьж байгаа, сэтгэл зүй гэж ярьж байгаа, далд хумсар гэж ярьж байгаа. Одоо бол зүрх сэтгэлийн боловсрол гэж бас хэлдэг болоод байна шүү. Тийм зөв шүү дээ. Энэ үгүүдийг чинь манай монголчууд өнөөдөр яриад байгаа юм биш байгаа. Монголчууд айл өчөө дээр үеэсээ бэлэг оюун гэдэг нэг юм үнэт зүйлтэй байсан арт юм байхгүй юу? Бүр их юм үнэт зүйл нь бэлэг оюун. Тэгээд одоо оюунаа гэж нэртэй хүмүүс их байгаа шүү дээ. Тэгэл оюун бэлэгч гэдэг юм уу? Бэлгүүнэ гэж байна. Тэр Чингис хааны дүүн бэлгүүдээ гэж хүн байгаа байхгүй юу? Энэ бүгдээрээ эдгээр чинь яагаад вэ? Бэлэг оюун ухамсарын хөгжил гэдэг нэг энэ үн цэнийг аль үжээ хэдэн мянган жилээр мэддэг байсан арт түмэн, эрхэмлдэг байсан арт түмэн тэрийг хүмүүсийнхээ нэр өгтөө хүртэл бэлэг оюун бэлэг, гүн бэлэг, цэцэн бэлэг тийм. Энэ чинь бүгдээрээ нэг юм ухамсар гэгэрэл тэр нэг бэлэг чандын нэг юм агуу зүйл байна. Тэрийг эрхэмлэж амьдарч ирсний илэрлүүд байгаа даахгүй. Тэгээд сэтгэл зүй гэж нэг өнөөдөр нэг юм гарч ирэл, далд хумсар гэж нэг өнөөдөр нэг юм гарч ирэл, тэрийг нэг ингээд байгаа юм биш. Айл үжээ монголчуудын соёл уламжлалаар шингээгдсэн нэг юм зүйл. Энийг монголчууд эрхэмлэж, энийг судалж, энийг сэрээж хөгжүүлж, Монгол өөрөө монголоороо хөгжих бадрах тавилан тэр юм билээ. Би бол тэгж итгэдэг. Одоо монгол хүн бэлгэрээ гэдээ бас хэлсэн байгаа байхгүй. Тэ хятад хүн бэлгэрээ гэж байгаа. Орос хүн аргаар гэж байгаа байхгүй. Тэ биш би сольж иж магадгүй шүү. Ямар ч хэлсэн монгол хүн бэлгэрээ. Төв хүн юу гэрлээ нэг тийм үг гэсэн. Тэ. За тэгээд нөгөө үгийн эрчим энерги гэдэг танаас таав тэр дараа нь ярих гэсэн чинь ярьж амтсангүй тэгээд товчхондоо хэлэхэд бол үг бүр эрчим хүч энергийг ингээд агуулж байна. Хүн гэдэг чинь өөрөө сав байж байна. Тэ саваа юугаар дүүргэх. Саваа юугаар дүүргэх вэ? Одоо миний хэлж байгаа үг болгон таны чихээр ороод таны энэ бие гэдэг савн дотор чинь ингээд л одоо борон тусал шиг под гэж таныг дүүргэж байгаа тий. Тэгэхээр хинтээ уулзах уу? Ямар үг хэл сонсох уу? Тэ ямар үг бусдад хэлэх үү гэдэг чинь бүгдээрээ бие биенийгээ бүтээж байгаа, бие биенийхээ ухамсарыг бүтээж байгаа, сэтгэлийг бүтээж байгаа, тархийг бийжүүлж байгаа тэр одоо энергийн бөмбөлгүүд бол энергийн өрлүүд бол үг байж байна. Тэгээд энэ үгийг бид нэр шүүмжлэхтэй ч гэсэн ухаантай хэлж шүмжлэлийг авахтаан одоо тэр шүмжлэлийг нь гоё эерэг энерги болгож хувиргаж авч өрлөгөө оруулж ингэж хэдүүлээ бэлэг оюунаа хорцолж
бие хүмүүсийг хөгжүүлж те тэгээд одоо Монгол улсаа сайхан болгоё л гэж уриалмаар байна шүү дээ. Тийм сайхан уриалга байлаа. Бид амрууга юу хийхдээ юу анхаардаг. Юу идэх үү? Өдөр ямар хоол идэх үү? Тэ ямар амттай юм идэх үү? Кофе уух уу, цай уух уу? Тэгэхээр бид нар нөгөө нэг бие рүүгээ хийж байгаа, амрууга хийж байгаа юмдаа асар их анхаардаг. Тэр зөв. Тэгтээ амнаасаа гаргаж байгаа юмдаа түүнээс илүү анхаарах хэрэгтэй. Тэгээд үг бол энергитэй, үг бол амьд. Яг гэвэл би сэтгүүлчин учраас яг 25 жил ажиллаж байна. Тэгээд бичдэг. Ер нь бол хүний бичиж байгаа үг биелнэ. Бодож байгаа бодол амнаас гарч байгаа хүн биелнэ. Яагаад гэвэл энэ чинь маш их энергитэй эрчим. Таны бодож исэн бодлын бөөгнөрлж үгээр гарч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг амаа сайхан тийм алт шиг сайхан үгээр дүүргэж тий тархиа сайхан бас эрэг сайхан тий бодлоор дүүргэж тий. Тэгэхээр нөгөө бодол үг хоёр маань ингээд сайхан болчоор үйлдэл маань сайхан болно тийм. Тэгээд одоо үйлдэл маань сайхан болчоор зуршил маань сайхан болно. Хандлага маань өөрчлөгдөн. Тэгээд амьдрал маань бүр сайхан эрэг болно. Тэгээд ингэж одоо ийм л өрөөл тавитай. Сайхан өрөөл байна. Амаараа дүүрэн алт шиг сайхан өвстэй болёо гэдэг. Тархаараа дүүрэн эрдэнэс шиг гоё бодолтой байя. Бодолтой байя гэдэг ийм сайхан үгээр өнөөдрийнхөө дугаарыг өндөрлж байна. Анхаарал тавьж үзсэн үзэгчдтэй баярлалаа. Өргөдөж ирээд надтай энэ сайхан эрчим энергитэй өгүүдээрээ та бүгдийг маань дайлж өгсөн мөгч ихчтэй баярлалаа. За баярлалаа. Тэгэд урьж оролцсон та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье. Энэ удаагийнхаа бид хэмжиж подкастын оюун бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүжүүлэх гэсэн баг ухамсар гэдэг